Ерөнхий сайд оюун эрдэнэс асуулт асууя. 2023 оны 3 сарын 7-ны засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар мэдээлэл одоо ч сайтуудаар байгаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай засгийн газрын тогтоолыг баталсан. Авилга албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад төвлөрүүлсэн орлого төр тураагдсан хөрөнгийг их хүүхдийн эрүүл мэнд хавдар эргэтэн шилжүүлэх суулгахтай холбогдох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, барилга барихад зарцуулах чиглэл баримтлан ажиллахыг Монгол Улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д. Амар Баясгалан, эрүүл мэндийн сайд С. Чин Зэрэг, сангийн сайд Б. Жавхлан, хуульцад дотоод хэргийн сайд Х. Нямбаатар нарт үүрэг болголоо. Мөн авилга албан тушаалын хэрэгт төр тураагдсан барилга байгууламжид үнэлгээ хийж эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжийг судлан засгийн газрын хуралдаанд танилцуулахыг эрүүл мэндийн сайдад даалгалаа гэсэн юм тогтоол. 3 сарын 7 буюу 2 жилийн өмнө 2023 онд 3 сарын 7-нд гарсан байдаг юм аа. За хураагдсан мөнгийг аваад үзэх юм бол гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөвлөлтийн тухайд 2022 онд 2.3 их 80, 2023 онд 238.6 тэрбум, 2024 он гэхэд 240.9 тэрбум Монгол улстай. За гадаад улсад 2021-с 24 онд 13.9 сая ам.долларын үн бүхий хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчирч улсын орлого болгосон ийм мэдээлэл байгаа юм аа. Сарын дараа буюу 2025 оны 5 сарын 8-нд хүүхдийн байгуулагдсны 100 жилийн ой болно. Эрхэм ерөнхий сайд яг энэ бодлого дээр одоо хിവэрэ байгаа юу? Авилга бол нийгмийн хорт хавдар мөн. За үүнээс улбаалж байгаа энэ одоо иргэн улсын орлого болж төвлөрч орж ирж байгаа хөрөнгийг хүүхдэд нийгмийн бүтээн байгуулалтад зарцуулах боломж байгаа юу? Үүн дээр та шинэ кабинет, шинэ сайд нартай одоо бас үүрэг даалгаврыг өгөөд сарын дараа одоо тодорхой хууль тогтоомжуудыг оруулж ирэх боломж байгаа юу, үгүй юу? Энэ бодлого дээр хിവэрэ байна уу гэдгийг нэг лавлаж асууя. За даштава даргаас болохоор авилгын индекс гэдгээр танай ажлыг дүгнэх нь буруу. Сая миний дурдсан одоо хураагдсан хөрөнгө, за эргээд одоо гадаадад зогтсон байгаа оргон зайлсан одоо 34 хүнээс 11-ийн таад маань ямар ч байсан авчирсан байна. Тодорхой энэ ажлууд хийгдэж явж байгаа. Авилгын индексийн төсөөллөөр бол хүмүүс яг дэлхийд энэ төрийн бус байгууллага олон улсуудыг хооронд нь харьцуулаад байдаг. Тэгэхээр энэ олон улсад байгаа энэ дүр төрхөө ч гэсэн сайжруулахын тулд зөвхөн танах гэлтгүй бүх нийтээрээ л ажиллах ёстой юм а гэдгийг бол хүлээн зөвшөөрч ойлгож байгаа. Улсын их хурлын хувьд яг ямар хууль тогтоомж батлагдах юм бол энэ үнэлгээнд одоо эргээр нөлөөлөх вэ гэдгийг та бас одоо энэ үнэлгээг бас харж байгаа хүний хувьд тулгамдж байгаа асуудлуудыг мэдэж байгаа хүний хувьд яг ийм одоо хууль болоод бодлогууд нэг шаардлагатай орж ирэх юм бол дараа жилийн үнэлгээ бол одоо сайжирнаа гэдгийг бас хэлээд өгөхийг хүсэж байна. Баярлалаа. За ерөнхий сайд хариулт өгье. За ерөнхий сайдын хувьд авилгалаа тэмцэх газрын даргаыг санал болгож байгаа ийм тохиолдолд за ингээд томилогчвол би бас авилгалтай тэмцэх газар дээр очиж ажиллана гэсэн ийм бодолтой байгаа. Би урд нь нэг ч удаа очиж байгаагүй. Мөн авилгалтай тэмцэх газрын удирдлагуудтай би уулзаж ямар нэгэн байдлаар одоо энэ асуудлыг ийм байдлаар одоо бодлогын хувьд ч гэсэн ийм байдлаар ингэж хамтарч ажиллая гэдэг яриаг бол өрнүүлж байгаагүй. Энэ бол зарчим гэж би хувьдаа бодсон. Зүгээр засгийн газрын хувьд бол илүү эрх зүйн орчин талд нь мөн одоо иргэдийн одоо мэд хэрхийг хангах тал дээр нь цахимжил тал дээр нь л одоо илүү олон нийтийн анхаарлын төвд энэ авилгалтай холбоотой асуудлуудыг одоо оруулах ийм тал дээр нь л одоо засгийн газар ажилласан. Яг нь авилгын төсөөллийн индекс буюу CPI гэдэг энэ аргачлал бол энэ бол олон нийтийн дунд байгаа төсөөлөл. Тийм учраас засгийн газраас одоо энэ бүх сангуудыг ил болгосон. За ингээд нүүрс, хөгжлийн банк гэд бүх зээлүүдийг одоо прокурорын зөвшөөрлөлтөөр ил болгосон. 2-3 том жагсаал цуглаан болж парламент дээр 2-3 төвчний том сонсгол болсон. Тэгээ энэ нь бол өөрөө авилгалтай тэмцэх чиг үүрэгт бол туйлын чухал мөртлөө төсөөллийг бол мэдээж олон улсын түвшинд бай, манай улсын хувьд ч бай нэмэгдүүлдэг. За энэ бол одоо аль ч улсад байдаг л эрсдэл юм л. Одоо өнөөдөр ч гэсэн одоо бид бүгдийн мэдж байгаа Элон Маск нэлээд л олон асуудлуудыг задлж байна тийм ээ. Энэ үл юу вэ гэхээр төсөөлөлт бол
ийм байгууллагууд ийм байсан юм байна гэдэг ойлголтыг өгнө. Тийм учраас персепшний хувьд бол одоо тодорхой хэмжээнд дуунана. Гэхдээ энээс айгаад ч юм уу эсвэл зөвхөн төсөөллөө одоо ингээд эерэг байлгахын тулд байгаад байвал авилгалтаа ерөөсө тэмцэхгүй гэсэн. Энийг Transparency International-ийн удирдлагуудтай ч бид нар одоо юун дээр очиж уулзчихлаа. Давост очиод Швейцарт санаа битгий зовоорой хийх ажлаа хийгээд явах нь зүйтэй шүү. CPI-аар бүх зүйл үнэлэгддэггүй маа гэдэг зүйлийг хэлдэг. За энэ хураагдсан хөрөнгүүд бол бас боломжийн 2.3 их найд за 23 онд 238 тэрбум, 24 онд 240 тэрбум, за гаднаас авчирсан 13 сая доллар гэдэг бол бас боломжийн. Одоо энэ санхүүг зарим асуудлыг нь шүүхтэр шийдвэрлэхээр ингээд одоо өгцөн байгаа юм гэж миний хувьд бол ойлгосон. Миний байр суурь бол хэвээр байгаа. Энэ орлогыг үндэсний баялагын сангаар дамжуулж одоо хүүхэд гэр бүл ирээдүйн сайн сайхны төлөө одоо зарцуулах ийм зүйл рүү зарцуулах нь бол зүйтэй юм аа. Тэгэхгүй л зөвхөн одоо сангийн яам аваад орлого төвлөрүүлчлээр яг юу болоод байгааг мэддэхгүй өнгөрнө гэдэг миний байр суурь бол хэвээр байгаа. За дааш таваар хариулт өгье. Ажлын хэсгийн 10 дугаар микрофон. За 10 зэгшин асуултанд хариулъя. За хөрлийн хувьд бол бас хоёр талтай байна. Нэгдүгээр тул бол хохирол зарим хэсэг нь бол сангийн яам төвлөрч байгаа, зарим хэсэг нь бол тухайн хохирсон байгууллагад бол эргэж олгогддог байж байгаа. За хамгийн сүүлийн үехэд бид нар сонгон найрхан дүүрэгт хураагдсан 72 га газрыг хавдрын эмнэлгийн газар зориултын газраар бол олгосон байлээ. Одоо энэ бол бас тодорхой хэмжээгээр нийгмийн хариуцлагын хүрээнд бас хийсэн ажлуудын бас нэгэ. За ер нь ямар одоо хууль дүрм одоо эхний ээлжинд яаралтай батлуул одоо шаардлагатай байна гэдэг. Ерөнхийдөө бол их олон давтамжтайгаар 4 жил болгон зөвлөмжөнд ордог бол нөгөө шүглүүлэгчийн эрх зүйн байдлын тухай хуулиа гаргаач гэдэг л юм батлаач гэсэн асуудлууд бол ер нь жилийн зөвлөмжөн дээр бол дурддаж идэг юм аа. Хариулт туслаа. За аюуш хариун зэ гүшин тодруулчихсоё. Ерөнхий сайдын одоо хүүхдэд зориулна гэдэг би шин даалгавар сонсчих шиг боллоо. Энэ авилгаас үүдсэн хохирлыг улсын төсөвт хураагдсан төвлөрүүлсэн мөнгийг баялагын санд байршуулна гэдэг үүргийг та хэлж явах шиг байна, тийм үү? Одоо бол гэмт хэргийн хохирогчдод гэдэг юм уу тусгайлсан одоо санд бас төвлөрүүлээд явдаг нэг хэсэг байх шиг байлээ. Ер нь хууль тогтоомжоор баялагын санд байршуулна гэдэг нь нэг өөр. Эргээд яг нөгөө 2023 оны 3 сарын 7-ны чиглэл бол арай өөр агуулгаар бас гарч исэн шиг санаад байх юм. Тэгэхээр яг та тодорхой үүргээ хэлэх юм бол ерөнхий сайдын өгч байгаа үүрэг чиглэл ерөнхий одоо сайд нарын хувьд бол заавал биелүүлэх ёстой үүрэг гэж би ойлгодог. Тэгэхээр энийг ч гэсэн яг тодорхой болгох юм бол ойрын хугацаанд бас шийдвэрлэх боломжтой юм шиг харагдаж байна.